Юурийн галвын цэцэрлэг тавтай марилцгаа. Юурийн галвын цэцэрлэгийг би анх үзчихээд хэдэн өдрийн турш киноноос гарч чадалгүй явж байснаа их санаж байна даа. Би энэ кинонд заавал тоглох ёстой гэж бодсон. Юурийн галвын ертөнц миний мөрөөдөл байсан. Энэ кино биднийг кино зохиолчид, төөх өгүүлэгчид, мөн жүжигчид болгож чадсан. Энэ бүтээл маань кино урлагт өөрчлөлт хийсэн. Техник технологийн хүчээр амьдралд тэдгээр үлэг гөрүүлүүдийг нэвтрүүлэх үнэхээр гайхалтай байсан. Би энэ киног анх үзээд их айсан. Одоо ч айсаар л байна. Юурийн галвын ертөнц надад хүүхэд насны гайхалтай дурсамжийг үлдээсэн. Кино театрт ганцаараа энэ киног үзэж байхдаа яг л тэр ертөнцөд очихсан юм шиг санагддаг байсан. Үнэхээр гайхалтай байсан. Бодит амьдрал дэх Юурийн галвын цэцэрлэгийг та бүхэн Юурийн галвын ертөнц киноноос хүлээн авч үзээрэй. Өдөрт 20,000 хүн зочилдог үлэг гөрүүлийн цэцэрлэг гээд төсөөлөд үзтээ. Манай бүх үзүүлбэрийн танхим дүүргэлт 100% байна. Гайхалтай байлаа. Бусад киног бодвол кино маань хүн болон үлэг гөрүүлийн ертөнцийг холбож өгсөн. Нааш хараарай. Сайн байна. Удирдлагууд энэхүү гений нэмэлт өөрчлөлт нь хүмүүсийг гайхшруулна гэдэгт итгэж байгаа. Тэр махчин үлэг гөрүүлээс том байхаар загварчлаа. Та нар шинэ үйлдвэрийн үлэг гөрүүл гаргаж авахар ажиллаж байгаа юм. Тийм ч сайхан санаа биш байна. Тэрний эгч дүүс нь яасан юм? Тэр идчихсэн. Аюулгүй байрнаас гарсан. Болно, үнэхээр сайн байлаа. Юурийн галвын ертөнцөд амьдрах үнэхээр солиормор. Гэхдээ бас үнэхээр сэтгэл хөдлөм санагдсан. Хүн бүхэн нэг нэгнтэйгээ найрсаг харьцаж байсан. Энэхүү бүтээл маань үнэхээр гайхалтай бүтээл болж чадсан. Хөгжилтэй байна шүү. Үнэхээр гайхалтай. Ямар хөгжилтэй байна гэж? Хөгжилтэй юм аа. Тийм ээ, бид яг л нэг үдшилэг рүү нууцаар орчихсон юм шиг л санагдсан. Юурийн галвын ертөнц бүтээл маань гинтийн бэлгээр дүүрэн байх болно. Бид гайхалтай бүтээл төрүүлсэн гэдэгтээ итгэлтэй. Эхэл! Тэднийг удирдах биш. Тайвшир. Харин тэдэнтэй харилцаа тогтоох хэрэгтэй. Тэд бол амьтад. Энэ амьтад идэх тухайл бодож байдаг. Тэд өлссөн үедээ ангуучлах. Чи тэдний ядаж нэгэнтэй адилхан байлгүй те. Манай бүх үзүүлбэрийн танхим дүүргэлт 100% байна. Гайхалтай байлаа. Удирдлагууд энэхүү гений нэмэлт өөрчлөлт нь хүмүүсийг гайхшруулна гэдэгт итгэж байгаа. Тэдний үлэг гөрүүлүүд гэдэг нь тийм хангалтгүй байна. Тэр махчин үлэг гөрүүлээс том байхаар загварчлагдсан. Тэрний эгч дүүс нь яасан юм бэ? Тэр идчихсэн. Аюулгүй байрнаас гарсан. Тэр юу вэ? Тэд энэгээр үлэг гөрвөлийн байга газрыг тодруулах гэж байгаа юм. Яаж мэдэж ирэх юм бэ? Үлэг гөрвөл бүх үйл явцыг санаж байгаа. Бурхан минь. Бидэнд ч аюул тулгарлаа та. Энд 20,000 хүн байна. Харин усан онгоц хангалтгүй байна. Зевсгийн нөөц дуусаж байна. Энэ удаад миний арга барилаар ажиллах болно. Байг оноллоо. Галал. Нэг л хачин байна.
тэд хоорондоо холбоо тогтоож байна. Би энэ датгуус амьтны талаар яриад байна. Маш ухаалаг амьтны талаар.